нэвтрүүлгээр одоо бог мал одоо шулах арга ажиллагаа техниктэй өнөөдөр танилцсан. За мөн одоо худалдаанд бол мах одоо тураг мах буюу одоо бүх хэсгээр бог малын махнууд бол байдгаа. Тэгэхээр энэ маханд бол анхны арга ажиллагаанаас эхлүүлээд мөн шулах тэгээд дараа нь шулсан маханд одоо яаж ангил хийх вэ гэдэг талаар бол өнөөдрийн нэвтрүүлэг харуулнаа. Одоо гадны янз бүрийн наалтсан хэсэг, бохирцсон хэсгийг бол сайхан цэвэрлэн. За үүнийхээ дараа болохоор махаа болохоор одоо 7 хэсэг болгож одоо ангилна. За 7 хэсэгт болохоор ямар одоо ангилал байна гэвэл эхлээд болохоор одоо өвчүү цороо хэсэг. За өвчүү цороо хэсгийг бол авч байна. За өвчүү цороо хэсгийг болохоор өвчүүний толгой хэсэгтэй мөн цорооны одоо махны хэсэгтэй ингэж ангилж авна. За дараа нь болохоор хүзүүний хэсгийг бол үеэр нь одоо сайхан салгаж хүзүүний хэсгийг бол салгаж авна. За одоо тэгэхээр хааны хэсгийг бол авна. За хааг болохоор хавиргын одоо үлдээгээд хааныхаа хэсгийг бол одоо бас нэлээд цэвэрхэн яг энэ заагаар за ингээ хааных хэсгийн махныг ингэж авч өгнө. За мөн за хавирганы хэсгийн мах болохоор бас яг хавиргандаа үлдэх учраас бас хитрхи ийшээ ингэж оруулж хавирганыхаа энэ хэсгийг бол бас авах хэрэггүй. За одоо ингээд энэ дээр болохоор одоо сээр нурууны хэсэг гэдэг сээр нурууны хэсэг маань одоо махны хамгийн одоо чанарлаг хамгийн одоо зөөлөн маш амттай махнууд байдаг. Мөн гуйны хэсгийн мах байдаг. За үеийн хэсгийг хадахтаа бол хавирганы толгой хэсэг байгаа. Толгой хэсгийг тойруулаад утганыхаа ирмэгийг яаж явуулж ингэж доотлын ясны яг тэр нуглам хэсгийг хөндөж үеийн хэсгийг бол гаргаж ингэж хавирах хадна. За энэ хавиргыг хатахад хамгийн сүүлийн юм хүзүүний хэсэгт бол бас хавиргыг хатахад бас жоохон хэцүү байдаг. Тэгэхээр энэнийг болохоор бас яг тэр хавиргын толгой хэсгийг бол нэлээсээ олж хатах хэрэгтэй. Бас тэр үеийг сайн мэдэрч хавирганы толгойг ингээ хатсан. Одоо энийгээ дагаад ингээ сээр нурууныхаа махыг бол бас сайхан бүрэн цэвэрхэн авах хэрэгтэй. За ингээд ямар ч гэсэн энэ бол одоо гуйны хэсэг. За гуйны хэсгийг бол бас одоо нэлээд одоо бас өндөр зэрэглэлийн хоол хийхэд бас хэрэглэнэ. Хамгийн одоо зөөлөн шүүслэг юм байна. За одоо ингээ хаагаа ингээ хадсныхаа дараа сээрнийхээ махыг бол энэ хаана хавиргыныхаа толгой хэсэгт бол бас яг үлдээж байрлуулж болно. Энэ дээр яг хавирганы толгой хэсгийн хэсэг орж ирнэ. За болохоор махыг шулах дээр нь аль болохоор эд эсийг баг гэмтээж бас илүү төсөлтгүй махны одоо яг үндсэн технологи дээр бол махын 1 см утганы 1 см маханд бол орно. Тэрнээс илүү бол ороход бол эд эсийг гэмтээдэг. За одоо ингээд энэ нурууныхаа махыг үргэлжлүүлээ юу яч шулж болно. Мөн нурууныхаа махыг бас үеэр нь бас
салгаад авч болно. Үеэрээс нь салгасан тохиолдолд бол шарах, жигнэхтэй тийм бүх ажиллагаагаар одоо нурууныхаа ястай махыг бол ашиглаж болно. Нурууныхын махыг авахдаа бас хамгийн гол нь хоёр талын одоо цорооны махыг бас ижил тэнцвүүхэн сайхан тааруулж авах хэрэгтэй. Тэгжээж одоо нурууны мах маань бас порц хоолны хэмжээний одоо ийм хэмжээнд грамд одоо хүрнэ. За одоо гуйныхаа хэсэгт оръё. За гуйны хэсэгт одоо сүүлний хэсэг байж байгаа. За энэ сүүлний хэсгийг бол бас одоо гуйны дээхийн хэсгээр сүүлний үеийг нь олж гад бас нэг аавна. За сүүлээр бол одоо мэдээж манай хоол хүнсэнд бол маш өргөө эргэлдэг. За энэ дээр бол сүүлийг бол бас их сайхан цэвэрхэн авах хэрэгтэй. За ингээд сүүлийг бол ингээд авчна. За гуйыг болохоор энэ заадал ясвэ гэж байдаг. Энийг бас сайхан зүү одоо олж бас авах хэрэгтэй. Шулахтай болохоор за энэ хамгийн дээд хэсгээс нь хэлж шулна. За ер нь махыг бас шулахад бас хүн тодорхой хэмжээний бас нэлээд сайн мэдрэмж хэрэгтэй. Махыг бол бас их сайхан шулдаг. Мэргэжлийн тоогчнор бол бас их бахархалтай байдаг. Тэгээд ер нь бол одоо мах шулна гэдэг маань тэр шулах одоо махныхаа үе юунуудыг маш сайн олж авах хэрэгтэй. Олох юм бол тэр нь заавал бас эрэгтэй хүн шулах биш тийм ээ. Одоо эмэгтэй хүмүүс ч гэсэн маш хурдан хугацаанд цэвэрхэн шулж эвдэж болдог. За махыг шулахад бол янз бүрийн төвдөл махнууд их гарна. За тэгэхээр энэ төвдөл махнуудыг бол бас аягүй сайн хоол унданд бас ашиглаж хэрэглэх хэрэгтэй. Төвдөл махнуудыг болохоор одоо бөөгнүүлээд машинцсан хоол, мөн бүх төрлийн одоо хуушуур, бууз, пиршги гэх мэтчлэн олон төрлийн хоолнд бас хэрэгэлдэг. Махыг шулахад махныхаа одоо ясны яг дагуу хутгаа бас наалдуулаад ясныхаа ирэмгээр ингэж зүсэх маягтай ингэж шулвал бас яс чинь бас цэвэрхэн гарч өгнө. Махны эд эсэм бас эсгэлт гэмтэл төр нь их бага байдаг. Тэг үений орчныг бол бас сайхан цэвэрлэж гаргах хэрэгтэй, цэвэрхэн гаргах хэрэгтэй. За ясыг иймэрхүү маягаар гуйны ясыг бол шулна. За нөгөө гуйг нь болохоор бид нар бүхэл хэсгээр авчи. Тэгээд хоолтондоо бол болохоор хоолныхоо бас нэр төрөлд тааруулаад аль хэсгийн махаар нь одоо хийх үү гэдэг бас их чухал. За одоо ингэ шүүсний яс гарч ирж байна. Шүүсний ясыг бас ясныхан дагуу хөндлөн хөвтөлж бас л ерөөсөө л хутгаа салгалгүй ястайгаа салгалгүй л ингэж яавал одоо мах чинь бас их эсгэлтгүй гэсэн ирнэ. Яс чинь цэвэрхэн гарч өгнө. За ингэ шүүсний толгой хэсэг гараад ирлээ. За энийгээ болохоор сайхан цэвэрхэн ингэж ясны дагуу аваад за ингээд юуны сүүжний хэсэг гараад ирлээ. Бас махыг маш одоо сайхан шулж бас цэвэрлэж ангилж аавна гэдэг бол бас тоогооч бас нэг нэлээ одоо өндөр ур чадварт ордог. За ер нь бол манай орчин үеийн тоогооч нар ер нь ихэвчлэн маханд бол анхны ажиллагаа хийгээ дээрэс нь шулах одоо техник ерөөсөө бас их дутмаг байж байгаа. Гэхдээ тоогооч бол энийг бас сурсан байх хэрэгтэй. За ингээ гуйны хэсэг гараад ирлээ.
За гуйны хэсгээс энэ бол булчингийн хэсэг. За энэ хэсгийг бол дандаа машин цамхаа бол буюу одоо янз бүрийн жижиглэн хэрцэн парш юм уу янз бүрийн хоолнд хэрэглэнэ. Бус хэсгийг нь болохоор одоо англиад одоо олон нэр төрлийн хоол гаргана. За гуйны хэсэг минь одоо яг ингээд ястайгаа байна. За гуйны хэсгийг болохоор шуулаад бас их олон төрлийн хоолнд хэрэглэхээс гадна одоо манай Монголын алтан бол Монгол маягаар бол махыг маш хөвддөг. Ялангуяа одоо уламжлалт баяруудаар цагаан сарын үеэр тийм ээ Монгол маягаар эвдэж бас яадаг. Тэгэхээр гуйны хэсгийн хонгоны мах маань зарим одоо газар зарим одоо аймагуд үндэсний бас нэг онцлогт тааруулаад одоо ууцанд гуйны хэсгийн махтайгаа бас байдаг. Ерөөсөө шүүзний толгой хэсэг энд шүүзний толгой хэсгээр чүмэгний толгой хэсэг ингэж байрласан энд нэг нарийнхаа юм эдисээр холбогдсон байдаг. За ингэ шүүзнийхээ хэсгийг бол сая шуулж үзүүлсэн юм чинь. Одоо болохоор энийгээ болохоор шууд одоо за ингэ эвдэх юм бол ийм шуум ихтэй. За энэ гуйны хэсэг байна. За одоо ингэ хоёр аргаар гуяа бол эвдлээ штэ. Хараагаа орё. When you gonna show me? When you gonna show me how good it is with you? Тааны хэсэг ах маань яг ингээд одоо ангилахад бэлэн болчихж байгаа. За энэ хэсгээр нь бол мэдээж одоо булчинл хэсгээр одоо суд шүрмэс бүх юм аваад суд шүрмэс ойроо одоо юунуудыг аваад тэгээд энэ хэсгээр нь бол машин цамх хоол. За энэ хэсгээр болохоор шүлтэй хоол буюу 2 дугаар бол бас хийж болно. За хамгийн одоо автай зөөл хэсэг нь далны хуудасны хэсэг. За энэ далны хажуу доод дэд хоёр хажууг мах байна. За энэгээр бас 20 дугаар хоол буюу үндсэн хоолнууд бол хий. За ерөнхий одоо далны ангилал дээр бол одоо 3-4 ангилах нь шүү дээ. Далны хэсгийн мах, далны доод хажуугийн хэсгийн мах, дээд хажуугийн хэсгийн мах. За энэ болохоор буулганы хэсгийн мах. За энэ болохоор булчин мах гэдэг ингээд ер нь бол хоолны юу далны хэсэг хааны хэсэг бол ингэж ангилагддаг. За одоо болохоор за бид нар хавиргаас хадаад сэрнийхээ махтай цуг авсан байгаа. Хавирган толгойн котлет гэж байдаг тийм ээ. За толгойн хэсэгтэйгээ одоо энэ гол хэсгийн нурууны сэрний гол хэсгийн мах урдаг. За энэ болохоор за яг хавирганы хэсэг бол яг энэ өвчүү цорооны энэ доод хэснээс жоохон дээгүүр голын өндөр дөрвөн өндөр гэж ярив дөрвөн өндөр хавирганыхаа голоор яг ингэж авагдаад за энэ хэсэг ингэж нэг нэгээрээ байж хавирган толгой хэсэг болдог. Хавирган толгойн котлет, хавирган толгойн юу давтамж махан хоолнууд болдог. Тэгэхээр энэ бол бас хамгийн одоо бас гол хэсэг байдаг. Яг энэ хэсгийн махаар бол ингэж аваад хавирган толгойн котлетнууд хийдэг. За мөн хавиргаар одоо янз бүрийн хоолнууд идэг шүү дээ. Манайхан шарсан хавирга тийм ээ. Хавиргатай шүл гэх мэт жишээтэй. За ингэж ангилна. Мөн ганц энэ хэсгийн энэ одоо сэрний хэсгийг аваад за давтамж мах хоолнууд хийж болж байна.
энэ хальс юуг нь цэвэрлээд за энэгээр хамгийн шүүслэг хамгийн зөөлөн бас мах байдаг учраас энэгээр бас их олон төрлийн хоолнууд хийдэг. За тэгээд нэвтрүүлгээр бол дараа дараагийн нэвтрүүлгээр энэ маханд одоо ангил хийгээ тэр ангилсан махаар одоо яаж хоол хийх вэ гэдэг талаар бол бас нэвтрүүлгээ хийн. За хүзүүний махаар бол бас их олон төрлийн хоол хийн. Борд мах байдаг. Энэгээр болохоор машинцсан мах, мөнгө хэрчмэл махаа хоолнууд хийдэг. За энэ удаагийнхын нэвтрүүлгээр тураг махыг одоо анхны ажиллагаанд оруулаад дараа нь одоо хэрхэн яаж шулах уу, дараа нь яаж ангилах уу гэдэг одоо талаар бол мэдээлэл өглөө. Ингээд дараа дараагийн нэвтрүүлгээр болохоор одоо энэ одоо багж одоо хэрэгжилж байгаа багж хэрэгслийн талаар бол мэдээж товч тодорхой одоо мэдээлэл өгж явах нь бол зүгээр юм уу гэж одоо бид нар бодож байна. Тэгээд энэ махныхаа ангиллыг одоо манай гэрийн эзэгтэй нараас эхлүүлээд мэрэгжлийн тоогч нар одоо маш сайхан зөв махныхаа ангиллыг хийх хэрэгтэй. Хийж сураад, шулж сураад тэрүүгээр одоо сайхан хоол хийж сурах хэрэгтэй. Анхаарал тавьсанд баярлалаа.